4-ийн тоотоо хүний мөнгөн дээр гаргадаг алдааны талаар ярив. 4-ийн тоотоо яа мөнгөгүй гэдэг вэ? За тэгэхээр нэлийн хэдэн алдаа байдаг. Гэхдээ би өнөөдөр нэг ихний нэрчээ. 3 хоногийн мөнгөний марафон дээр би энийг бүгдийг тайлбартай тайлбарлаж өгөн таад маань ороод ирэх. За тэгэхээр 4-ийн тоотоо маань маш их юм хүнд хүчил хөдөлмөрөөр мөнгийг олно гэж боддог. Тэгэд айгүй хөдөлмөрлөдөг. Ер нь бие сайтай, ер нь их биеийн хүчний ажил хийдэг, аль биеийн хүчний ажил хийх бол маш их спорт хийдэг. Ер нь бие бэлдэр сайтай хүмүүс байдаг. Тэгээд тэр толгойд нь суудсан гүн бат үзэл бодол нь юу гэдэг вэ гэхээр би их ажиллаж их мөнгө олно гэж боддог. Гэтэл энэ хүний хувьд бас яг тийм биш байдаг аахгүй. Тэгээд одоо хүний одоо ажиллах чадвар хоногийн 24 цагаас хэдийн ажиллах чадвар. Өсвөл 14 цаг ажиллана шүү дээ. Гэтэл 14 цаг ажиллахаар тэр хүний бие чи илэгдэж шүү дээ. Тэгэхээр тэрний оронд би яаж өөрөө ажилласан ч гэсэн илүү амархан хөнгөн аргаар илүү их мөнгө олж болох боломжтой вэ гэдгийг төлөвлөх юм бол тэнцээ илүү мөнгө олох боломж байдаг. За энийг сонсцоход 4-ийн татаа хүн яг миний хэлсэн зүйлийг ингээд даваа бодоод нэрээ би яг ингэж бодоод байдаг билүү. Тэгвэл боломж хаана байна вүлээ гэд ингээд бодоод үзэхээр гаргалгаа гарч ирнэ. Энэ мэтийн тоон 6 мэдээлэл таалагдвал намайг дагаарай. Ингээд 4-ийн татаа хүмүүсийн нэрийг шеэрлээрэй. Бүх тоонуудын тухай мөнгөний тухай мэдэж авъя гэх юм бол 3 хоногийн марафонд намайг дагаарай. Тэн дээр би бүх тоонуудыг одоо гаргадаг алдаа, ямар ажил хийвэл мөнгө нь орж ирдэг гэдэг дэлгэрэнгүйгээр ярих болно.